Одоо чинь яарамгаас бол ер нь тэгэл өдөрт бол наашаа орж ирээд буцна гэдэг бол алааштай ер нь манай яарамгийнхан бол мэдчихэж байгаа. Яг зөв цагийг тааруулж чадахгүй. Тэгээ яг бүгдээрээ явах үедээ таарлах юм бол бас л тесэр төвчээр шаардж орж ирнэ. Тэгээ одоо энэ тэр юуныхаа нөө шинэ гүүрээ үргэлжлүүлээд хар хоринлогоо одоо нэвт хийдэг юм бах та гэж бодож байна. Тэр гүүрээс л явахгүй юм уу? Тэг яг хар хоринлого бол гарахгүй. За тэгээ тэр орж ирсэн чи ер нь багасна гэдэг бол бас эргэлзээтэй. Яармагт амар их барилга баригдаж байгаа. Одоо анхнаасаа нөгөө хот төлөвлөлтийн зохион байгуулалт нь буруу учраас тийш ингээ хаа хамаагүй газар өгснөөс одоо маш их барилга баригдаж байгаа шүү дээ. Тэндээс одоо хичнээн гүүр тавиад ер нь бол хэцүү байхгүй. Гэтэ ер нь бол зам барилга гүүр нэмэгдхийн хэрээр юу л яадаг юм л те. Төгжрөл урсгал нь илүү хөсдөг. Тийм баг баг тийм. Тэр бараг ашиглалтанд орсон ч бас энэ төгжээс тийм амархан шийдэхгүй л ах л та.